Дэлхийн монголчуудын эмнэлэг радио 88.3 дэлгэн дээр сугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчид радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар дөрвөн зөвгөн шуугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 18 цаг 14 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 11-ний мегмар гарагийн дөрвөн зөвгөн шуугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ занаруулагчаар мөнхцгийн төвшин баярнаар айлж байна. Дахин орой минь түргэе. За орой минь түргье. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар дэлхийд тойрох хүч суурайтаагаар Philips 66 брэндээр шунхлын ойл компани за мөн Хятадын дотоодын болон улс хоорондын нислэгийн тээд захиалгын мэрэгсэн үйлчилгээ үзүүлэгч China цэгийн хамтран айлж байна баярлаа. За өнөөдөр чинь миний мэдээгээр эхэлнэ гэж байгаа. За тийм шүү. За миний хамгийн ихний мэдээ үнэхээр шуугантай бас айгүй амар мэдээ заяо. За манайхан орж ирээд үзээр энэ үзүүштэй мэдээ шүү. За надад баяр штэ заяо. Нэг ийм 3 улс байдаг аахгүй юу? Хаалттай улс гэх юм бол би арчилсан солонгосыг хэлнэ. Юу болоод байгаа нь үл мэдэгддэг тийм үү? За амар гээд одоо нэг ийм айдас хүүц агуулах улс гэх юм бол би шууд Афганистаныг хэлэх байхгүй юу? Яг гэвэл би тэнд бас очиж үзээгүй ч гэсэн би хизээч очиж үзье гэсэн ч би үзэхгүй. Тэгээд нэг ийм дайн самуун болсон. Тэгэл нэг ийм талибууд гэл нэг ийм амар нэг ийм сонирм малгатаа нэг бөөн буу шийдэн болцсныг зэвүүн хүүтэн царайтай хүмүүс байнга хөлхөлдөөлтэй. Ирэхийг хаагаа бооцсон. Яг үнэ. За тэгэнгүүтээ өрөвдмөр улс гэх юм бол би Африкийг хэлэх байхгүй юу? Ер нь бол аим хэцүү шүү дээ ер нь бол тий. Тэгсэн чинь энэ одоо энэ ярьж өгч байгаа ёс гэх юм уу, уламжлал гэх юм уу зүйл хаа байсан 13 дугаар зуунаас эхлэлтэй юм байна л да. За. Гэтэ хойлоо ер нь ингээл өмнө нь дандаа ингээд нэг юм мааз маягаар дөрөн зүүн шугаанаа ингээл хүрэхтэй тэгдэг яс хятадд байдаг гинэ тэгсэн чинь нэг хүүхнийг аваачаад уламжлал гээд хөрмөө ээж яхад нь шонгийн модноос үлгөө аччихгээл ярьжсэн бол энэ бүр аюул сэтгэл эмзэглүүлэм заяа. Гэтэ одоо ч Афганистанд хаалттай хаалганы цаана оршин тогтносоор байгаа Бача бази буюу бүжиглэгч хөвгүүдийн талаар Английн Daily Mail мэдээлснийг хүргэх гэж байна би. За Афганистан улсад залуу хөвгүүдийн нүрийг нь будаж эмэгтэй хувцас өмсүүлээд эрх мэдэлтэй мөнгө хөрөнгөтэй хүмүүсийн өмнө бүжиглүүлдэг энэ уламжлалыг Бача бази буюу бүжиглэгч хөвгүүд гэж нэрлэдэг байгаа. За тэгээд ингээд бичлэгүүдийг үзлээ. Нүрийг нь бол блүртцэн л байгаа юм л да харагдахгүй. Гэтэл яг ингээд нүнэ тэр амар малгайтай алчууртай бууш өдөн барьсан хүмүүсийн дунд чинь хээр хөдөөж байхын, байшин доторч байхын тэгээд нэг юм уу хөөрхийдээ нэг жоохон банднар гарч ирээд бүжиглээд байгаа байхгүй юу? Тийм биш үү? Зүгээр л хөдөө нэг юм нэг улаан юм дэвсэж байгаа л дээр нь бүр эмэгтэй хүний хувцас өмсүүлчт юм шүү. Тий. За энэ уламжлалын гол хохирогчд болсон энэ хөвгүүд бүжиглээд зогсох биш харин элит хүмүүсийн сексийн боол болж мөллөгтөн өртдөг гэдгийг хүний эрхийн байгууллагууд бол ярьсаар байгаа. За хөвгүүд нь ихэвчлэн 9-өөс 10 наснда ядуу гэр бүлээсээ зарагдсан эсвэл хулгайлагдсан хөвгүүд байх бөгөөд аль багаасаа эмэгтэй хүн шиг уян налрахаа бүжиглэх, аяглах, хувцлах, нүүр будах гэх мэт үйлдэлийг хүчээр сурч бусдын зугааг хангахын тулд хүчээр хүүснээсээ татгалзаж өсдөг. Ямар юм бэ? Бача бази байсан хөвгүүд эр өсөж эсхий сунахын цагтаа нийгэм байтугай гэр бүлдээч тоогдохгүй болохоос гадна дахин эрчүүдийн өмнө бүжиглэхэд нас нь хөгшөж. Нэгэнт эмэгтэйлэг өссөн учраас нийгэмд гарахад ч хүндрэл учирч нэг осондоо нийгмээс бүр мөсөн шахагдан гарч амьдралын ямар ч баталгаагүй болдог. Ерөөсөө зүгээр л хог шар болчдаг гэсэн үг. Нас биед хүрээл. Тэгэд нөгөөдүүл нь тийм үстэй. Наадах чинь бача байсан шүү дээ. Ааха. За энэ уламжлалын талаар 2009 онд Афганистаны бүжигчин хөвгүүд буюу The Dancing Boys of Afghanistan гэх баримтад бүтээл гарч дэлхийд дахныг бол зочирдуулж байсан. За Афганистанаас бусад оронд насан туршаагүй хүүхдийг садар самуун дуруу татсан хэрэгээр эрүүгийн харилцагад татагдах ноцтой гэмтэрэгт тооцох энэ явдлаас болж хохирсон хөвгүүд архинд орох, амиа өгөөтгэх, наад захын асуудал гэдгийг Афганистаны хүний эрхийн байгууллагууд бол мэдэгддэгэ. За, одоогийн Талибан засгийн газар энэ уламжлалыг таядан хайсан гэж мэдэгддэгч уламжлал байсаар байгаа гэдгийг афганчууд өөрсдөө хэлдэг. За, бичлэг нь гарч байна. Яг одоо бол тийм манайхаа орж ирж үзэх юм бол энэ бараг л эмхтэй хүн шиг л байд юм байна. Харин тийм байгааз жишээ нь 2000-аас 2010 онд Афганистанд алба хаасан гадны цэргүүд энэ уламжлалыг өөрсдөө нүдээр үзсэн тухайга ярьсан байгаа. Нэгдсэн улсын тусгай хүчний ахмад Дэн Куин Америкийн дэмжлэгтэй Афганы цэргийн удирдагч бага насны хүүг бүр ингээд орноосоо гинжилсэн байсан баг нохоо шиг.
За. Байгааг хараад хүүг суллаад удирдагчийг зодсноос олж хугацаанаас өмнө албанаасаа халагдаж байсан бүр ийм тод томрон жишээ байна. За ямар тач Баача баазын хөвгүүдийн тухай 2024 онд Их Британи, Америкийн засгийн газрын дэмжлэгтэй агентлагууд судалгаа гаргаж эрх ашигт зөрчигдсөн хөвгүүд дахин олонний анхаарлын төвд ороод байгаа тухай Daily Mail мэдээлжээ. За сэтгэгдлүүд нь нэгэн тогтсон уламжлалыг гаднаас бид нар 1000 орлоо зогсоож чадахгүй. Би өөрөө хүүтэй хүн болохоор энэ мэдээлэл надад их хүн туслаа гэсэн байна. Бүр огиуц хүрчглээ. Яагаад эмэгтэйчүүдэд бүжиглүүлэхгүй байгаа юм бэ? Яагаад нас бий төрсэн эрчүүдийг бүжиглүүлэхгүй байгаа юм бэ? Ямар харгас заван уламжлал вэ гэсэн байна. Тэр баримтат киног нь үзэж байсан, уйлмаар санагдаж байсан. Үнэхээр өрөвдмөр нөхцөл байдал тэр хөвгүүд өсдөг юм билээ. Би өөрөө эрэгтэй хүн хэрнээл уйлмаар санагдаж байсан гэж байгаа байхгүй юу? Амар Энэ шүү дээ. Одоо энэ яагаад эмэгтэй хүн бүжиглүүлэхгүй байгаа юм? Энэ ч гэсэн буруу шүү дээ. Эрэгтэй хүн бүжиглүүлэхгүй байгаа юм те. Яагаад ингэж байгаа юм гэдэг энэ асуулт байна те. Энэ аль бүх улсад нэг иймэрхүү юмнууд байна. Аль ч улсад нэг иймэрхүү сонин юм тогтсон ёс байгаад байгаа байхгүй юм чи. Одоо за яг нь ер нь бол одоо жишээлбэл энэ Афганд бол эмэгтэй хүмүүсийн асуудал бол нэлээд өөр л дөө. Бидний бодод төсөөлдгөөс ч өөр. За дөнгөж талибууд юунд гарсны дараагаар бол одоо төрөө ингээ өөрсдөө удирддаг болсноос хойш бол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэж хэлсэн боловч эхлээд дунд сургуулийг хаажсан. Дунд сургуульд бол охтууд явахыг хориглож ирсэн. Дараа нь дээд сургуульд охтуудыг явахыг хориглосон. За тэгээд сүүлдээ яасан гэхээр сүүлдээ ганцаархнаа ямарваа нэгэн эрэгтэй хүнгүүгээр эмэгтэй хүн гудамжинд явахыг хориглосон. Амар тий. Жишээлбэл иймэрхүү юмнууд байгаамаа. Тэгээ эдний энэ юм нэг л үгээр л хаагдчихдаг л да. Юу гэхээр манай ёс заншил ийм л да. Манай шашинд ингэждэг гэд. Тэнгүүд бид нар чинь ингээд нэг юм хүний шашныг хүндэлдэг хүмүүс болоод энийг ингээд цааш нь ярихаас өөр ярих аргагүй болчиход байдаг байхгүй юу? Ийм юмнууд байна. Одоо жишээлбэл хэрүү та бүхэн санаж ивэл хизээч үлдээд нэг энэ Ватиканы энэ сүм хийдүүдэд бол бас эрэгтэй хүүхдүүдийг бас ийм нөхцөл байдалд оруулж исэн гэд шуугаан дигдээд тэрнийхэн дагуу кино хүртэл гарч исэн шүү дээ. Ийм юмнууд ч болж исэн. Тэгээд альч газарт нэг иймэрхүү юм байгаал ах ямар хэцүү бэ. За одоо яг манай лавын доор наран цэцэг магсаар дараа нь жирийн амьдрахад нь асар их муу нөлөө үзүүлж байна шүү дээ. Өрөвдмөр юм а гэсэн байна. Мина зүгээр хүний амьдралаар юу ч болоогүй юм шиг тоглолцдог наасан. Гэхдээ энэ гэхдээ надад бол амар хэцүү санагцсан хэвээр яаж нэрээ одоо бид нар ч нөгөө нэг эмэгтэйчүүдийн талаар ярихаар яаж Монгол эмэгтэй хүн болж төрсөн гэж боддог байсан бол энэ одоо бүжиглэлэгч хөвгүүдийн талаар энэ мэдээг уншаад бол амар санагцсан. 9-10 настай хөвгүүдгээ боддоо амар өрөвдмөр агааз тий. Тэгээд нөгөө ядуу гэр бүл нь зарцсан байдаг. Харин тий. Нэг бол зүгээр ингээд тэнэд хоод унд муутай ингээд тэнэ явж хахад нь хулгайлж авчираад ингээд хороод бэлтгэцсэн. За. За нэг юм эхнийхээ мэдээг нэг юм сэтгэл эмзэглүүлсэн аимшигтай мэдээгээр эхэллээ. За Улаанбаатар хотод 18 цаг 22 минут болсон нэвтрүүлгийн хамтраалагчаар Хятадын дотоодын болон улс хоорондын нислэгийн тий захиалгын мэрэгсэн үйлчилгээ үзүүлэгч E-China цэгийн хамтран ажиллаж байгаа. За Хятадын 28 авиа компанитай шууд холболт хийгдсэн систем энэ. Оператор болон зуучлал байхгүй учраас үнэн нь маш хямд байна. Ингэснээр Хятадын 221 хот болон дотоодын нислэгүүдэд дотоодын гадаадын нислэгийн тий захиалга хийх юм боломжтой. Нислэгийн томоохон хэд хэдэн сүлжээ байдаг бөгөөд манай E-China цэгийн хамт олон бол Монголд урд өмнө байгаагүй шинэ сүлжээг нэвтрүүлж байгаа. Ингэснээр дараах давуу талуудыг хэрэглэгчдэд бий болгож байгаа юм. Юу гэхээр бусад билетийн касс болон онлайн системүүд дээр дууссан нислэг эдний дээр байж ах магадaltaй. Мөн таны авахыг хүссэн билет бусад системээр зарагдж байгаа үннээс 200,000-аас магадгүй түүнээс ч илүү хямдхан зарагдж явах боломжтой. Мэдээж бүгд тийм биш л те. Зарим тохиолдолд бол ийм тохиолдлууд байдаг. Тэгэхээр зүгээр л Хятадын энэ нислэгүүд дээр бол гадаадын ч нислэг Хятадаас л нисэж байгаа бол те гадаадын ч дотоодын нислэгүүдийг нь бол ийм боломжтой хямд үнээр та хэн нэгнээр зөөчлүүлэхгүйгээр авах
системийг л Монголд оруулаад ирсэн байна гэсэн үг. За өчигдөр манай анжгаа ярьж өгсөн би бас өнөөдөр сонсоог байгаа хүмүүстэй ярьж өгмөр санагдаад байгаа. Яг тэгэхээр энэ үүсгэн байгуулагчдын сэтгэл нь маш их таалагдсан. За ингэсэн байгаа. Нэг одоо яг энэ үүсгэн байгуулсан хэсэг бүлэг найзууд юм байна л да. За бүгдээрээ л тодорхой салбаруудад бизнес эрхэлдэг залуус байсан. Тэгээ жил бүр одоо хамтдаа ингээд гоё найзуудаараа аялдаг. Тэгсэн чинь нэг л асуудал байнга тулгардаг нь мэдээж тийзний үн тийм үү. За Монголд нислэгийн тийз үнэтэй байдаг учраас эдгээр хятадаас хямдхан тийз захиалахыг өөрсдөөс илүүд үздэг байсан маа. Гэхдээ энэ нь зууршлагч хаах, төлбөр шилжүүлэх, урьдчилан төлөвлөх зэрэг олон төвхтэй асуудал дагуулдаг байсан. За судалж үзсэн чинь яг эднэртэй адилхан хүндрэлтэй тулгардаг хүн маш олон байгааг ойлгоод за хүндрэлтэй асуудал бол одоо боломж байж болох юм байна гэж хараад шийдэл гаргахаар шийдэж Монголоос хятадын бүх авиа компаниудын нислэгийг 5 секундын дотор захиалах боломжтой систем бүтээсэн гэж байгаа юм гоё тийм ээ. Тийм. За Тэгээд бид нар энэ гадаадын авиа компаниудаас билет авахлаар ерөнхийдөө ингээд 100% мөнгөө төлөөл 100% тэгэл өнгөрдөг бол эднийх бол жишээл байгууллага дээр 10% нөтийг шивэх юм боломж бий болцсон гэж байгаа юм. Энд чинь айгүй том боломж бас. тэгэлгүй яах вэ? За тэгээ таны авахыг хүссэн билет магадгүй эдний систем дээр зарагдах зөрүү нь 200 мянга за магадгүй бүр түүнээс ч илүү хямд зарагдаж байж байх боломжтой. Тэгэхээр та биеэр очиж уулзъя гэвэл Чөнхөлөө дүүргийн 5 дугаар хороо Emen Tower офисын 15 давхарт 1515 тодод очоорой. За ер нь бол Тэнгисийн тэнд байдаг Emen Tower штэ тийм ээ. За тэгээ та e-China Emen гэдэг веб хуудас руу нас ороод үзээрэй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн 7610 55 55 гэдэг утаснаас авна. 7610 55 55. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Хятадын дотоодын болон улс хоорондын нислэгийн тийз захиалгын мэрэгсэн үйлчилгээ үзүүлэгч e-China Emen хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр хүрэх миний эхний мэдээ бол нилээн дээхэн үедээ интернет нилээн од болоод байсан ч гэсэн саяхнаас дахиад зураг хөрөг мэдээлэл нийтлэгдэх болсон нэгэн өвөрмөц аавын талаар мэдээлэл хүрэх гэж байгаа. За 61 настай Марк Брайан гэдэг энэ хүн хүүсийн тухай хэвшмэл ойлголтыг эвдэх зорилгоор сүүлийн 4 жилийн туршид ажилдаа өндөр өсгөд бариу өв хөмсөж явж байгаа. Оо за. Гэхдээ харах юм бол бөхөж баймаар нөхөр. За. Тийм математик халдсан толгойтой тийм нөхөр байхгүй юу? Оо. Тэгтээ наад чи айгуу дончтой хувцалдаг. Хүү шинэ үзгээд байгаа гол мудлан дээр бүр лаг зогсож штэ өө. өө. Ярихгүй наад чи амьдралаа ингээ хийж байгаа. За. Германд амьдардаг энэ залуугийн хувьд роботикийн инженер мэрэгжилтэй өндөр өсгөтийг офис хувцастайгаа тун чадамгаа хослуулан өмсдөг энэ нэр сошиал медиа дээр бүр 73,000 дагагчтай гэж байгаа юм. Пүү энэ нэг хүүх ёо энэ хүүх төвл хүмүүснийг харчаа штэ. Солиор бол ер нь баргийн хүүхэн атаархмаар. Гол нь бэлгийн чиг баримжааны хувьд стрейт баримжаатай буюу эмэгтэй хүнийг сонирхдаг эрэгтэй хүн ч гэсэн эмэгтэйчүүдийн хувцас хэрэглэлийг өмсөж хэрэглэж болдог гэдгийг хүмүүст нотолж хүүсийн тухайд хэвшмэл ойлголтыг үгүй хийх зорилгоор анх ингэж хувцаслаж эхэлсэн гинэ. За. Марк Брайаны хувьд Instagram дээр өөрийгөө би аз жаргалтайгаар гэрэлсэн стрейт эр хүн. Тэ би эмэгтэй хүн сонирхдаг. Зүгээр энгийн хүүсийн одоо мэдрэмжтэй хөө. Porsche машин сайхан хүүхнүүдэд дуртай. Гэхдээ өндөр өсгөтийг өдөр тутмын хувцлалтын нэг хэсэг болгохоор сонгосон хүн гэж өөрийгөө тайлбарласан байна. 3 хүүгийн эцэг энэ нөхрийн хувьд гадаад дөрөх хувцлалт нь бэлгийн чиг баримжаанд нь ямар ч хамааралгүй бөгөөд зүгээр л өөрт нь таалагддаг учраас ингэж хувцлах дуртай гэсэн байна. Гэтэ энэ өсгөтүүд дээр бүр лаг яваад байгаа юм. Ямар мундаг юм. Анх зүгээр л бусдаас өөр байхыг хүсээд юб хөмсөж эхэлсэн. Юб хөмслээгээд би эцэг хүн, эр нөхөр хүн хിവэрэл байсан. Гэхдээ хаяада бас өмдөн дээр өсгөтөө өмсгч дуртай гэж метро сэтгүүл төгсөн ярилцлагатаа хэлсэн байгаа юм. Хамтран ажиллагчдын хувьд өсгөт өмсдөгтэй нь эвлэрээд байсан болохоор юб хөмсөд ирэхэд нэг их тоогоогүй гэж ярьжээ. Харин цар тахлын үеэр гэрээсээ ажиллаж байсан ч гэсэн компьютерийн хард заавал өсгөттэйгээ суудаг байсан гэж одоо тэгэхээр өөрийнхөө энэ стил имижэндээ үнэн ч хүн байх нь байна. За сэтгэлдлүүд нь хамгийн гол нь том биетэй халдсан эрэгтэй хүн хэрнээ өсгөт юб хоёр ямар лаг зогтдог юм бэ? Үнэхээр лаг харагдаж байна. Үгүй өсгөт нь бүр алж штэ. Тэгээ бүр хамгийн амар нь хувцсан дээр таруулаад бүр лаг ёо одоо энэ заяа бор цуун дээр бор хавар намрын готлог өмссөн заяа. Бүр лаг гоё донжтой тааруулаад байгаа байхгүй юу? Жуудогийн багш баймар нөхөр байгаа үстэй. Харахад бол нэг тийм царайны нөхөр штэ. Тэгэхэд бол авраг бол солиор болж байгаа юм уу?
цэмбгэр юм аа. Ер нь тэгээд хүн лаага идэх нь луунгаа идэх нь хамаагүй л дээ. Бэлгийн баримжаа энэ төр нь өөр байсан ч яхав тэ хүн л юм чинь гэсэн. Улаан юбкэн дээр улаан төфөл өмсөх жишээ нэ. Йоо, хөх юбкэн дээр хөх төфөл, хар юбкэн дээр хар төфөл. Одоо яг энэ дээр орж ирээд хараараа ийм нарийнхан гац үсгээд ийм өндөрсгөө төфөл дээр бол баргийн эмгтэй хүн ч явж чадахгүй шүү. Нэрэн шүү. Өө эн чинь тэгээ энэ Бээжингээр нь хослуулж маслуулгууд дээгүүр нь бэлтгэлийн хувцас өмсөж яж байгаа. Тэгэнгүүтээ цүн хүүхэн ээжсэн энэ дог ирэнэ зүгээр ээ. За 3 дахь сэтгэл арай жоохон өөр. За Шал заваа харагдаж байна. Туйхан эмэгтэйчүүдийн хувцсыг ийм болох том эрэгтэй хүнд өмсгмөөргүй байна. Эхнэр хүүхдүүд нь болиулаасаа гэсэн байна. за Энэ те зүгээр хэдүүлээ зүгээр л ингээд нүднийхээ харах өөрсдийнхээ харах өнцгийг жоохон өөрчлөөд үзэх хэрэгтэй. Бид нар жишээлбэл охтууд банд нар шиг хувцлаа явж хахад юу ч гэдэггүй. Тийм үстэй. тий. Тэгэл одоо банд нар шиг хипхоп хувцас өмссөн өргөн өмдтэй коршонк малгайтай охтууд явж л байгаа шүү дээ. Тэг бид нар юу ч хэлдэггүй. Тэгсэн мөртлөө нэг хүн эмэгтэй хувцас өмссөний төлөө тэ зүгээр яг тэдэртэй адилхан харж болохгүй мүү гэж хэлэх гээд байгаа. Одоо сүүлийн үеийн энэ нэг стиллэг банд нар чинь бас нэг тийм нэг юм шорт юбк шиг юм өмсдөг болсон юм байна шүү дээ. Тийм тэгээд угаасаа эднэр чинь охтуудтай адилхан бариу джинс минс өмсч л байгаа штэ. Тийм. Тэрийг ааж өмсөж байна. Арайч нэг өндөр өсгөх. Арайч өдөөфөл рүү орчоогүй л Гэтэ байгаа. нэг Казаков билүү нэг Өндөрсгөгчдөө гутал өмсдөг болцсон. Казаков билүү нэг дөрвөн өндөр өсгөт төр бүжгэлдэг залуу гарч ирээд нэг хэсэг цусын ойлоо байлээ. Тэгсэн нэрээ тэгсэн штэ. Цусын уусан штэ. Тэгсэн штэ нэрээ. Бараг нөгөө нэг энэ киргиз мэргизүүдийн амар бүжгийг чинь өндөр өсгөт төр хийгээд сандаргаа тавьсан штэ. За тэгвэл нэг ийм нэг сонин аав байна. Гэтэ аав шүү. надад бол заяа аягүй бахархууштай байгаа юм. Супер дүүфлэн дээр энэ хүн бүр үнэхээр мундаг зогсож мохсоод яваад байгаа аахгүй юу. Би энээр нь аягүй бахархаж чинь. Энэ бол баргийн үний чадах юм ч угаасаа биш. Өгний хослол мослолыг бас лаг тааруулдаг. Тийм. Одоо энэ 3 зургийн тэр дундлын төфөл бол солиотой гоё төфөл байна. Ёо. Базар хань ёо. Гоё төфөл байна. За манайхан юун дог зогссон юм бэ? Манаас илүү эмэгтэйлэг юм байна гэж нэг чаргалтай гоёгч. Хонгор зул яндан жамс ирчүүд улмал эмэгтэйлэг болоод байна да гэсэн чинь мэнэ. Надаас дээр өсгөд дээр зогсож штэ л гэж байна. За нэвтрүүлгийн дэмжээ ярилцлагч танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 31 минут болсон нэвтрүүлгийн дэмжээ ярилцлагчаар эрүүл мэндийн яам, эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн дэмжиж ажиллаж байгаа. За, сүрээгээр халдварласан тохиолдолд ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ гэхлээр нэгдүгээрт уушиг гуурсан хоолой гялтангийн хам шинж, за архаг ханиалгах буюу 14 хоногоос дээш хугацаагаар цэртэй ханиах, цустай ханиах, цээжээр өвдөх. Хоёрдугаарт хордлогын хам шинж буюу шалтгаан тодорхойгүйгээр удаан хугацаагаар халуурах, шүн хөлрөх, хоолны дуршил буурах, ядрах, сулдах, турах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байгаа. Тэгэхээр эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай үздэг шинжилгээнд орохыг зөвлөсөн байна. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ярилцлагч эрүүл мэндийн яам, эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн баярлалаа. За баярлалаа. За дөрвөн зүгийн шуугын нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс шуугих тусам нягтал гэх сураатаагаар шууд хүрч байгаа. За миний дараагийн их өвчтэй хүүхэн байлээ. За тэгтээ мэдээ бас хоёр талтай ч яж магадгүй хүмүүс янз бүрийн сэтгэл битсэн байлээ. Би бичлэгийг үзсэн чинь бүр шаа согтуу мó эсвэл үнэхээр яг амиа орлох гэсэн юм уу ингээд дээшээгээ ингээд бүр ингээд шат шиг юмараа авирч чадахгүй. Тэгээ дээрээс нь бүр ингээд татаж авч байгаа байхгүй юу. За юу болсныг би Филиппин шуугаа хөрөх гэж байгаа шүү. За өвчтөе өхний бичлэг үзье. За цаанч нэг өсгөө найз залуудаа гомдоод бөө сүүдийн майд явуулж байна. 2 сарын 25-нд болсон энэ үйл явдлыг Диплокотын иргэн хараад бичлэг хийж өөрийн фэйсбүүкт оруулснаар үйл явдал олонний анхаарлын төвд ороод байгаа. Угаасаа баахан хүмүүс шавцсан байгаа. Ийш чаавс эн чин далайн руу буугаад орцсон юм байна штэ. Далаа юм шүү. Тийм ээ, далаа. Гэтэ надад хааштай те далаа юу амар санагдсан байл. Одоо бид нар чинь ингээд Туркд далаа дээр очиж байгаа штэ. Тэг угаасаа ингээд давлгаанд нь зохигдож ингэж унаад байгаа байхгүй юу? Тэгээ одоо тэр нөгөө хяргасын ямар хэцүү хадан дээр ч гэсэндээ тэгэхээр бүр ингээ бид нар зүгээр л ирэг дээр шахуу байгаад зохигдож унаад хахаар далаа угаасаа амар ахгүй юу? Бүр үнэхээр айц. Зохигдож унаад босч чадахгүй хөлөө алдаал тэгэл живэн штэ ер нь бол. Тэг нь ойлгомжтой. За гэрчүүдийн хэлж байгаагаар бүсгүй тухайн үед шал согтуу байсан бөгөөд найз залууга bubble tea буюу бөмбөлөгтэй цаа авч өгсөнгүү гэд үхнэгээл шууд далаа ус руу өсөрцсөн. Ийш чаа бас нөгөө хорголтой цайгуу.
За аз уулж аврагчид ойр ойж таарсан учраас бүсгүн амь насыг авран хантаа зөмсгөн шатаар дээш авируулах гэж байгаа бичлэг нь бол цацагдаад байгаа. Гэхдээ бичлэг дээр харагдаж байгаагаар бол бүсгүй шатаарч авирч чадахгүй эсвэл авирахгүй гэж зөрүүдэлж байгаа юм шиг ингээд харагдаад байгаа нөө дуу байхгүй. За удалгүй дээрээс нь өөр хүн ярьж бүсгүйг бол дээш нь татаж гаргасан байгаа. Энэ үйл явдал хаана болсон нь тодорхойгүй байгаа ч согтуу бүсгүй би бабалти уумаарай гэж орилсаар байгаад эцэст нь ус руу шууд усарсан. За орон нутгийн хэвлэлийн хэрэгслийн мэдээлж байгаагаар бүсгүйг аварч байгаа залуу нь найз залуу нь гэсэн мэдээлэл бол цацагдж байна. Гэхдээ интернет хэрэглэгчид бол хуваагдсан байр суурьтай байгаа. Зарим нь даварсан согтуу бүсгүйг доромжилж шоолж байгаа бол нөгөө талд харин бичлэг bubble tea согтуу бүсгүйтэй холбоотой биш. Харин сэтгэлээр унсан бүсгүй амиа өгөөдгөх оролдох хийсэн явдал байж магадгүй гэсэн комментиг бол их бичсэн байна лээ. За сэтгэлдлүүд нь имлэгт байгаа хүн дахиад жаахан ч гэсэн амьдрах юмсан гэж амт тэмцэж байхад бабл тигээс болж өөхөх гэж байдаг хэрэггүй ам байх гэжтэй зүгээр өхүүлчихгүй яасан гинэ. Согтуу байхдаа гол уснаас хол явжээ унлаал бол үхтийм аа. Энэ хайрны их азтай бүсгүй байна гинэ. Одоо ингэдэж штэ бүр одоо энэ шаагаар татсан усанд живж өгсөн хүн хүртэл байдаг аахгүй. Нүрээрээ унлаа, амьсгаллаа, уушиг руу ус орлоо, тэгээд дуусна штэ. Угаасаа цандал живнэ гэдэг байгаа штэ. Тийм штэ. Аягтай цандал живнэ. Тийм штэ. За наадах чинь нөхөртөөгөө муудалцсан эрүүл бүсгүй амиа өгөөдөх нь гээд ус руу орсон гэсэн юм унссан штэ. Аль нь үний юм байгаа юм бүү мэд. Гэхдээ хэрвээ бабл тигээс болж ус руу орсон бол хогч нь л гээдээ. Бас тэр залуу нь хурдан салаараа гинэ. За би тэр bubble tea гэж хүмүүс яриад байсан ямар юм байдгийг бол гэх. Тэгээ манай охин энийг өстө авч уухгүй бол өстө хүний тооноос гарах гэж байгаа шүү өдрөгээд ахлаар нь аваад uuсан чинь дотроо хорголтой л цавээл шүү дээ. Би тэгвэл бүр авч ууж үзээгүй байвал яах вэ? Гэтэ гоё хувьд бол гоё. Надаа манай охин амар нялуун гэсэн байхгүй. Тэгэхээр би амар чихэрлэг юм байна гэдэг. Нэг ч амар нялуун байгаагүй. Гэтэ тэр нэг bubble гэдэг байгаа тэр юмнууд нь зүгээр нэг юм сонирхол юм байл л шүү дээ. Юу юм бэ тэр нь ер нь мэдгүй. Надад нэг хоргошуул юм санагдсан шүүхгүй. За том бөмбөлөг байдгүй юм уу? Иймэрхүү Үрлэн чихэр шиг юм уу? Тийм. Зүгтээ өршгөл юм тийм хар юмнууд л багч тийм. Гэтэ бабл тинээс болж амиа орлох гэж байгаа бол хайрын сайхан амь нас л байна. Гэтэ энэ хэрвээ үнэхээр тийм бол согтуугийнх би бол согтуугийнх л гэж байна. За би ахаал урд зүгээс сая Филиппиних байсан бол одоо жоохон найшлна. За Мардсан энэ бол зүгээр нөө юм яг хүмүүсийн мухар сүсгэн дээр тоглоод мөнгө олоод сурцсан нэг хэдэн багийнууд ер нь аль ч улсад байж идэг. Тэр нөхдөдийн л хийж байгаа юм. Би бүр бааргүй хэлээ. За. Баяжхийг хүсэж байгаа хүмүүст ярьж өгөх мэдээ байна. За. За магадгүй заримд нь бизнесийн саналч байж болох юм аа. За. Хятадд баяжих хүсэлтэй хүмүүст уудтай шороо онлайнаар худалдаж аваад сүйд болж байгаа. Уудтай шороо. Тий, онлайнаар худалдаж аваад. Гол нь нөгөө шороо нь жирийнч нэг шороо бас биш ээ. Том банкнуудын барилгын хажуугаас авсан тийм ерөөлтөө шороонууд. Яа, солиот юм яасан. За, хүмүүс банк руу мөнгө хулгайлах гэж ордог. Тэгсэн сүүлийн үед Хятадын банкнуудын дотор байдаг ургамлын шороог хүмүүс хулгайлаад амар заяаг нь үзүүлэхээ байсан гинэ. Яар өвчтөй юм бэ хүмүүс чинь. Тэгээд нөгөө барилга хаваасаа буюу банкны ургамлаас авсан шороогоо жохом ерөөлтөө шороо гэд 888 юанаар зарж эхэлсэн. За. Баяжуулдаг шорооны сурталчилгааны дээр энэ баяжуулдаг шорооны сурталчилгаан дээр нь үе дамлсан их хөрөнгөтэй болох баталгаа 999% гэж бичсэн байгаа. За. За тэгээд Хятадын төв банк, аж үйлдвэр арилжааны банк, хөдөө аж ахуйн банк, барилгын банк, харилцаа холбооны банк гэсэн 5 том банкны шороо бүр өндөр үнэтэй гэнэ. Йоо, ямар өвчтэй Энэ юм бэ? банкнуудын шорооноос авч гэртээ тавьбал үе үлрэн идэж уух асар их хөрөнгийг дуудаад зогсохгүй муу энергиг ч хөөнө гэсэн байгаа юм. За. Мэдээж зарах тэнэг нь байхад авах тэнэг нь байлгүй л яг тийм юм. Сошиал медиа дээр энэ трендийг шинэ үеийнхэн их шүүмжилж шоглож байгаа ч арай ахмаг настай хүмүүс бүр 888 янаар банкны баяжуулдаг шороог худалдаж авсаар байгаа. Яана. Хятадын интернет дээр банкны гаднаас шороо ухаад бөхөлдөж байгаа хүмүүсийн бичлэг нилээд ирчиг аваад байгаа юм байна. За энэ бол яалтч байхгүй нөгөөдүүлийн хийж байгаа ажил шүү дээ. Яг ингээд тархитаас сурцсан. Харин тий. Яг ингээд яг тархитуулах хүмүүс нь бэлэн байж идэг байхгүй юу?
тэдэрт зориулалт те. За одоо ингээд банкны асар энергитэй баг өөрөө цул мөнгөн шороо шүү дээ энэ чинь. Одоо эн чинь одоо манай Монгол банкны яг ёроолоос нь авсан шороо шүү дээ. Бүр ингүүл алах юм байна те. Монгол банкны нэг устгах гэж байгаа мөнгнөөс ингээ унсан шороонууд байгаа. Яа, ингүүл алах юм. Алтны нөөцөө хадгалдаг газрын шороо шүү дээ. Тэгээ ингэх нь байна л да. Ингиж тарихтаад нэг хэдэн хүүхдүүдэд бол 888 оноор зүгээр шороо зархаа бол мэдлгүй л яах вэ те. Йоо, нэг 12 моёр онд илүү дээ. Би нэг найзтайгаа нэг урагшаа явах гэсэн чинь нөгөө найз залуу амар хартай. Тэгээд нөгөөдөг чинь нэг ихчийнхаа нэг зардаг мардаг юмыг авч яваа. Тэгээд ер нь бид нар ирээ урдаас юм оруулж ирж зарна уу гэхээс Монголоос юм авч яваад урд зарна гэж юу аах вэ? Тэгээд нөгөөдөг чинь нөгөө найз залууга бид хоёр хамт ханиндаа явах гээд идэг.Өнгөд нөгөөдөг нь ингээ явуулахгүй моолохгүй дараараа хартаад тэгсэн чинь юу яаж байгаа юм заяа. Энийг одоо энийг хайрцгийг хүнд болгомоор байна гэж заяа. Тэгээ бит хоёр бүр хамтдаа за яалганы хайрцаг олж аваа. Тэгээ тэр хороолын модны өрийн тэн нэг баригдчихсан барилгын тэнчнээс нилээ юм том юм тоосго моосго тэгээд нэг юм бол чулуу цемент байдаг штэ. Тийм юм хийж байгаа. Дээрээс нь жоохон шороо игээ. Тэгээ битүү сайхан скотчтоод амар хүнд болоод нөгөөдх нь. Тэгээд нөгөөдг чинь найз залуу нь багзал дээр гаргаж өгсөн чинь нөгөөдг нь ингээ амар бүр сэтгэл гаргаад ингээ тэрвэрцсэн заяа. Нөгөөдгийг нэ заргаж байгаа бараа гэж бодож байгаа штэ. Тэгээ бид хоёр богондоо суугаа явсан чинь бид тэр 90 хүртэл нөгөө шуудаар явчихгүй юу. Тэгээ цаашаа Бээжин рүү автобусын суугаа явна гэдгийгсэн нэг явж исэн чинь нөгөө битээр яриандаа халаад купендээ хойлохнаа. Тэгээ нөгөө нэг хайрцагтай юм шороогоо гаргаж байгаа мартчихсан. Гаргаж хайна гэж жаад мартчих. Тэгээ байжсэн чинь байхгүй гайлынхаа орж ирээд нөгөө нэг хайрцагтай юм чинь задлаад бүр нөгөө бооны чинь явуулахгүй зогсоогоод энэ тоосхыг шинжилгээнд өгнө гэд бүр 83 юм бас бүр кино шиг заяа. Тэгээ би найстаа чи Викторийн энэ тайлбарт хин ч итгэхгүй штэ. Одоо тэгээ яах юм гээ заяо. Тэгээ бүр стайлангаа алцчихт. Бөө юм болсон штэ нэрэ. Тэгээ тэр муу хартай мөртлөө тэнийг залуугаар өргүүлж оруулсан юм чинь ийм л гай болсон. Тэгээд юу яасан. Тэгэнгүүтээ тэгээд яах вэ? Тэгээд продукт нь л үнэнгээ хэлээл тэгэл одоо ихчээ та ямар ч байсан зохицуул ийм л юм болсон. Одоо өстө эмхтэн үнэн ойлгоно гэдэг шиг ийм л юм болсон. Одоо энэ гайлын байцаагч бол ойлгохгүй гэд. Тэгээ баг 30-40 минут шалгуулад бөө юм болж иж тэгээд нэг юм нөгөө хайртай шороогийн чинь аваад үлдсэн шинжилгээнд өгөн чинь үү яан чинь. За сэтгэгдлүүд нь. За шороо гэртээ тавиад баяждаг болж одоо баяжж өгөхөөрөө нэг бол одоо банкнд ажилладаг хүн маань банкныхаа ургамлыг гэртээ авчирсан. Манайх нэг их баяжаагүй л байна. Би өндөр настай хүн шүү. Энд чинь итгэхгүй байна гэсэн. За хүний итгэл үнэмшил гэж сони юм шүү. Хэрэгтэй гэвэл тэгээд юуг ч хамаагүй худалдаад авч байдаг. Банкны цэцгийн шороог хулгайлаад явж байгаа хүмүүс л хөвгөлтэй байна да гэсэн. Хүүшээ би худалдаж авсан штэ. Харин ч авснаас хойш цалин нэмэгдсэн. Явандаа тушаал дэвших гэж байгаа. Алтны үрцтэй банкны шороо авсан. Нөлөөлдгөл юм байна лээ гэдэг. Яа. Энэ нөгөө төлөвийг нэг нь орж ирээ бичсэн байгаа штэ. Тийм ээ. Солиор болж байгаа штэ энэ ч тэ. Яа хүмүүс их шуугж байгаа газар орж ирээд биччихээ бас мэдэн штэ гэж. Йоо, тэгээ тэр нөгөө нэг тэр хайрцаа шороог тэгж айхтар шалгаж малгаад байсан нөгөө нэг дээж авч гаргах чийл гэж бодсон юм шиг одоо нөгөө алтаа шороо мороо байд юм бэлээ штэ тэ тэр чин тийм л юм шиг байлээ. Йоо, бүр битэр чи бүр хэрэг тороод бүр өө юм болсон шүү. Стейлг нь бас. За тэр шиг л юм болж гин дөө өөрхий одоо ингээд шороо хүртэл зарагдаад бас нөгөө нэг хиний тоглолт болсон чинь тэрний тоглолт болж байгаа үед орсон бороог усны савн тэгээд зараад байсан мэт дээ. Тийм үлээ. Ямар Taylor Swift лөө. Taylor Swift-ийн тоглолтын үеэр орсон борооны усыг зарсан шүү дээ бас тий. Алах юм аа нэр. За Улаанбаатар хотод 18 цаг 42 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар дэлхийг тойрох хүч сураатаар Philips 66 брэндээрээ Шунхлын ойл компани хамтран ажиллаж байна. За Шунхлын ойлын 4 юм байна тий. 4 шатхуун түгээх станцаар багцаараа илүү ашигтай гэдэг ийм аян өрнөж байгаа. Бид нар ерөнхийдөө хавар намартай ингээд машиныхаа досыг солиод тосмааслыг солиод сурцсан. За тэгвэл эднийх энэ жилийн хөтөлбөртөө автомашиндаа хайртай хүн бүрийг Philips 66 гэдэг дээд зэргийн бүтэн синтетик суур достой энэ хөтөлбөрийн досыг солихыг уриалж байгаа. За та багцаар нь
аваад ингээд солих юм бол мэдээж илүү ашигтай буюу хямдхан тусна. Дээр нь шил арчиг шингэнийг бэлэглэн, мөн тосны шүүрийг нь бэлэглэн. За мэдээж энэ Philips 66-тай бол яриад байх юм байхгүй. Энэ бол хамгийн чанартай тос тусалгааны материал байгаа. За тэгэхээр та нарны зам дагуу байрлах тээврийн цадаагийн албаны урд шунхлаа шатхуун түгээх станц 5, за Гэтэмсийн урд байрлах шунхлаа шатхуун түгээх станц 3, за Гандангаас Баянбүрд явах зам дагуу шунхлаа шатхуун түгээх станц 32, Хүүшийн аманд байрлах шунхлаа шатхуун түгээх станц 30 гээд ийм 4 байрлалаас очоод энэ вакцины худалдаанд хамрагдах боломжтой. Тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь 70-7 30-3 9197 30-3 гэдэг утаснуудаас аваарай. За тэгээд жолооч нар маань бас шунхлаа тослогооны материал гэж зүгээр гэрэлээр бичээл Facebook хуудаснаас нь мэдээлэл авах боломжтой байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дэлхийг тойрох хүч сураатагаар Philips 66 брэндээрээ шунхлаа ойл компани хамтран ажиллаж байна. Баярлалаа. Тэр пэйж рүү н орсон юм. Янзын гоё мэдээлэлтэй юм байлээ. За одоо би өөртөө та нөгөө нэг Penthouse-ыг үзчихсэн үү? Penthouse үзсэн үү? Кино юу? Үзээгүй. Үзээгүй юу те? Ястаа үзээгүй. Та гэхдээ ер нь бол одоо Солонгос киноны ингээд нэг ийм одоо баян дүүрэгт амьдардаг, ер нь Солонгос кино болгон дээр л тийм юм гардаг ш. Ганнамд амьдардаг, хүүхэд нь ингээд ийм лаг сургуульд сурдаг. Тэгээд амар их амьдралын ялгаа гардаг штэ тий. За тэгвэл бар ээж гэдэг ойлголтыг бол бид нар маш сайн мэддэг тий. За тэгвэл Солонгост Дайчи ээж гэж бар ээжтэй дүүцгүцнийг ойлголт гарч ирээд сошиал дээр маш их бичигдэж байна одоо. За Дайчи ээж гэдэг нь тансаг зэрэглэлийн брэнд пижак өмссөн брендийн цүнхтэй эмэгтэй байх бөгөөд хүүхдүүдэд Ганнам дүрэг хавийн тансаг сургууль өдөр өнжүүлэх бэлтгэл давталгуудын хооронд зөөхөөс өөр ажил хийдгүү эмэгтэйг хилдэг гинэ. За гол нь Исүжи гэдэг энэ Койдя гэдэг юм байна. Койдя Исүжи гэдэг бүсгүй Дайчи ээжийг шоглосон бичлэгийг YouTube сувагтаа оруулснаар энэ үг одоо тренд дээр орж ирээд байгаа. За энэ бичлэгэн дээр нь Монклерийн пижак өмсөө 4 настай хүүгээ сургууль давталгуудын хооронд зөөнгөө англиар нь нэрийг нь дуудаж зөөлөн хэрнээ ихэмсэг өнгөөр ярьж Porsche дотроо кимбаб идэж байгаа эмэгтэйг дүрсэлсэн. За. Шоглосон, илгэлсэн мэт боловч энэ бичлэг нь хүмүүст маш ойроор хүрсэн эхний англи гэхэд 13 сая хандлт аваад байгаа. За, гол нь Дайчи гэдэг Ганнам дүрэг дотроо байрлах юм тансаг хороол юм байна л да. Энд амьдардаг эмэгтэйчүүд ээжүүдийн хувьд бүгд нэг хэвэн зутчихсан юм шиг хүүхдүүдийнхээ боловсролд их анхаарал хандуулсан мэт аашилдаг. Сургуулиас сургуулийн хооронд тансаг тэрэг хүлэглэн хүүхдүүдээ өндөр боловсролтой болгож байна гэдэг нэрээр бүр зовоогоо тайждаг хүмүүс юм байна л да. За ямар тач сошиал медиа дээр хүмүүс хуваагдмал байр суурьтай байна. За зарим нь Дайчи ээжүүдийг магтаж сайшаасан байгаа бол зарим нь тэднийг эсэргүүцэж үгүйсгсэн байр суурьтай байна. За сэтгэлдлүүд нь Дайчи ээж гэжтэй брэндээр гулгсан хүүхнүүд хүүхдээ зовоож байгаагаа сайн ээж байхаа нэр гэдэл нэрлэлчихсэн байгаа юм. Хүүхдийг тэгж зовоож боловсралтай болгоод яах вэ гэсэн байна. Брэндээр гангарсан жавжов гэж англи үг хавчуулж ярьдаг сонин яруур хүүхнүүдийг харангуут яг Дайчи ээж байна гингүүд яг л мөн байдаг. Тэр комедиан бол маш сайн үзүүлсэн байна лээ гэсэн байна. Үр хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролд анхаарал тавьж байгаа эмэгтэйчүүдийг та нар атаархсандаа үгүйсгэж байна. Мөнгөтэй л байгаа та нар ч гэсэн мөнгөтэй байсан бол брэнд өмсгөл байсан биз дээ. Байхгүй болохоор үзий ядаад байгааг чинь мэдхгүй гэж одоо юу. Хүүхдээ боловсралтай болгох нь юу н буруу байгаа гинэ. Тэгээ би юу яажсэн шүү дээ. Чанцаагийн шар шуу нэвтрүүлгээр ярьж байгаа яриг нь яг машин дээр явж байгаад би сонсч байсан байхгүй юу. Угаасаа солонгосчууд хүний царайнд амар одоо анхаарал хандуулдаг гадаад дүрхэн заяо. Тэгээд царайлаг хүнтэй шал өөр харьцдаг заяо. За тэгэнгүүтээ дээрэс нь чанцаас бүр ингэж асууж исэн гэсэн. Чамд хідэн брэнд цүнх байдаг вэ гэж асууж исэн гэсэн. Тэгэхээр энэ бас брендийн юмд амар ач холбогдол анхаарал хандуулдаг. Гэхдээ яах вэ? Одоо манайд ч гэсэн юм Дайчи ээж гэдэг шиг бид нар тийм нэр томьёо алгалдаа. Тийм ээжүүд бас бий болсон шүү дээ. Ер нь бол манайд байна шүү дээ. Хүүхдүүдээ л зөөгөл амьдарч байгаа тийм ээжүүд байна. Тэгээд мэдээж гэр орондоо ажил төрлөө хийтгэл байлгүүдээ бодвол тэгээд нэг буруутгах нь ч юу юм. Зүгээр л те эн чинь хүний амьдралын ийм нэг хэм маяг байгаа хөөхгүй. Тэгээд эдгээр чинь өөрсдийн гэсэн бүр ийм нэг
ярианы хэмнэл хүртэл нэг өөрсдөө эднэр чинь. Ярихлаараа те хүүхдээ эзэж хүний хажууд хэний ч хажууд хүүхдээ загнахгүй хүүхд нь юу ч хийжсэн те айгүй гоё айдуу зөөлнөөр ярина. Тэгээ болвол англиар хүүхдтэйгээ ярина те. Тэгээд ингээ явж байгаа хүмүүс байж л би бол хэд таарч л байдаг. Үгүй та тэр нөгөө нэг пентхаусыг үзээгүй болохоор би одоо танд ингээд дүүцүүлж ярьж чадахгүй л байл да. Үнэхээр одоо боддоор харуулдаг байхгүй. За үнэхээр лаг тансаг амьдрдаггүй л амьдрдаг. Гэхдээ хүүхдээ Тамлаад байгаа гэж юу? онц сурсангүй тэрний доор орчлоо. Нөгөө сурлагаар нь жагсаагаад чи хоёрт нь орсон байна гэд зоддог. За хүчирхийлдэг. За жуудантай чинь. За тэгээд дээрэс нь ингээд амар дарамталдаг байхгүй юу. Одоо тэгээд ингээл нөгөө нэг чи тэрний доор орчлоо, энэний доор орчлоо, тийх хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэд тэгээд юугаарч дутаахгүй байлгаад байгаа юм шиг хэрнээ хүүхдүүдийг бүр асар их сэтгэлзэн үед үнэхээр дарамтанд байлгадаг. Тэгээд дээрэс нөө хүүхдүүд нь тэр одоо эцэг эхээс ирж байгаа дарамт шахалтыг эргүүлээд яаж гаргадаг вэ гэвэл хин нэгнийг дээрлэхдэг, хин нэгнийг гадуурхдаг. Тэгэж нөгөө нэг одоо бүр гаргадаг. Тийм зүгээр ингээд дэлгүүрээс хүртэл ингээд мөнгөтэй мөртлөө хулгай хийдэг. Тэр хулгай хийгээд байгааг нөгөө нэг дэлгүүрийн худалдагч нь мэддэг. Яад гэвэл ээж нар нь дараа нь хурж ирээд бүх тооцоог нь хийчдэг. Бүр ийм хүртэл үзэгдэл байдаг аахгүй юу. Тэгээд зөндөө олон пентхаусаас гадна зөндөө олон солонгос кинон дээр ер нь нэг ийм байдлыг ингээд харуулдаг. Тэгээд яг ингээ хүүхдийнхаа төлөө юм уу гэхэлэр нөгөө талаас нь харахаар амар хүүхдэд сэтгэл зүйн дарамт амар юм болж байгаа. Зүгээр ер нь бол хүмүүсийн нөгөө нэг игдүүцэд байгаа нь бол хүүхдээ зүгээр л хүүхдээр нь байлгал да. Тэгэхгүй та нар өөрсдийнхөө энэ хэлбэрдсэн амьдрал дундаа оруулаад хүүхд насыг байхгүй болгоод байна шүү дээ гэж л шүүмжилж байгаа юм байна тийм. Тэгэл одоо тэр чинь нэг ийм тим ээж нарын ингээд нэг юм бүлэглэл үүсцэн заяа. Нэг жоохон ингээд нэг дундчдуу амьдралтай айл тэр хотгонд нь нүүж ирээд ч юм уу эсвэл ингээд хүүхэд нь үнэхээр сурлагатай, авьяастай, чадвартай байгаа тэр сургуульд орлоо гэхэд нөгөө нэг бүлэг ээж нар ч өстой нэрэ гадуурхаалстай энэ нэг манай зиндааны биш хүн ирчлээ мэрчлээ гэл бүү юм болно шүү дээ өстой нэрэ. Ченжи хүүхэд юу л ноолуурын ченжи хүүхэд ороод ирчлээ шүү дээ гэсэн. Оо яг үнэ. Тэр шиг тийм болж болдгийм байна л да тий. За тэгээ ойлгох амьдрал байна, ойлгохгүй амьдрал бас байна. Харин тий. За нүрээд 2025 оны 3 дугаар сарын 11-ний Мягмар гарагийн 4 цагийн шууган нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэх сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар дэлхийг тойрох хүч гэх сураатаагаар Philips 66 брэндээр шунхлаа ойл компани за мөн Хятадын дотоодын болон улс хоорондын нислэгийн тийз захиалгын мэрэгсэн үйлчилгээ үзүүлэгч China цэгийн хамтран ажиллалаа. Баярлалаа. Баярлалаа Анжгаа. За баярлалаа. Өргөлөөл эрхэм сонсогчдаа цагуурын ихэнд явдаг радио мэдээг үлээвч сонссны дараа 225 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3